Сайн цаанаар хүмүүст үзэгчтэй манай өнөөдрийн санамсаргүй гинтийн подкаст эхэлж байна. Тэгээд энэ гинтийн подкастны маань зочноор замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хамгаалах нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн Бөхбат. За мөн нийгэмлэгийн гишүүн Балцууч нар оролцож байна. Сайн байна уу та бүхэн? За харин. Тэгэхээр тодруулах юм байна. Энэ замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хамгаалах нийгэмлэг гэж юу гэдэг газар вэ? За манай нийгэмлэгийн хан бол дандаа тээврийн цагдаагийн албанд насаараа зүтгэсэн манай Ахмад одоо аль багчд тийм нийтлэл гэж ойлгож болно. За бид нар чинь бас ингээд цагдаагийн байгууллагад тухайн үед тооно зүгүүд үүргээ гүйцэтгэж байхдаа ард түмнийхээ эрүүл анги сараа сайхан мэтлээ явж исэн нөхдүүд ингээд насаараа одоо ингээд зүтгэсэн тий цаг наргүй ажилласан хүмүүс чинь бас өндөр насныхаа тэтгэврт хачаад бас зүгээр сууж болдог. Энэ үйл ажиллагааг бид нэр ерөөсөө иргэдийнхэн амар тайван байдал, энэ замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чигийг энэ үйл ажиллагаанд чиглүүлсэн учраас бас сурсан мэдсэн зүйлээ бас одоо юу гэдгийг гавьяаныхаа амралтанд гарсан ч гэсэн ард иргэдтэй түгээж, бусдтай түгээж бай гэсэн санаанд нэгтгэсэн ийм нэгдэл юм байна. А нөгөө талаараа мэдээж Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдал, замын хөдөлгөөний дүрмийн одоо хэрэгжилтэнд хяналт тавьж одоо энэ гарч байгаа нөгөө гэмт хэрэг осол зөрчлийн дүгнэлт одоо нэг шинжийн дүгнэлт гэж ярьдаг та. Тэрийг бид нэр ингэж гаргадаг. Ийм байх болох байна. Шинжээчийн дүгнэлт гаргадаг бас шинжээчийн зүйлтэйгээ гаргадаг. Одоо за ингээд 7 сарын эхнээс эхлээд манай Баяр наадмын амралтууд эхэлж байна. Энд хэдэн аймгийн 100 жилүүд тохиолдож байгаа шиг байна. Тэгэхээр энэ дээр нөгөө орон нутгийн замд ч одоо бид нар дайн байлтай болж байгаа юм шиг л хүний амир сэтэж штэ тий. Энэ дээр ямар зүйлүүд дээр анхаарах шаардлагатай гэж та бүхэн хэлэх вэ? Энд дээр нэг зөвлөгөө хөл төлөө юу гэж ярих вэ? 1 2 3 ингээд дугаарлаад явбал. Тэгээ ерөөсөө одоо энэ манай төрийн байгууллагуудаас ч гэсэн одоо манай хувийн өслүүд ч гэсэн бас зарим нэгэн шиг орж ирдэг болчих. Ер нь ихэнх нь орох ёстой ийм сектор ихгүй одоо салбар л да. Одоо жишээлбэл энэ асуудал болоод байгаа одоо энэ янз янзын нэр гоншоо өгөөд сороо мураа ингээд өөргөмжлөөд мопед мотоцикл мэддэхгүй ингээд замаар шүтлэлт тавих гээд байгаа энэ асуудлуудыг явуулж байгаа аж ахуйн нэгжүүд ч юм уу те энийг зохион байгуулж байгаа төрийн байгууллагууд бүгд энэ ажил руу ингэж орох хэрэгтэй бүгдээр нийтээр тэрнээс зөвхөн замын цагдаа хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүрэгтэй танах л ажиллах хэрэгтэй гэдэг ийм байдлаар одоо ингээд энэ Баяр наадам амралт зугаалгын цаг эхэлж байгаа үед ажиллах юм бол одоо энэ бол ямар нэгэн үр дүнд хүрэхгүй энэ бүгдээр эвээх тэрүүхээрээ хичээх хэрэгтэй энэ үйл ажиллагаа байдаг. Тодруулаад асуу. Энэ суроо нь яг юу юм бэ? Манай замын хөдөлгөөний дүрм дээр юу гэж заасан гэдэг юм мопед юм уу? Механиксэн тээвэр хэсэл юм уу? Ердийн хүсэл юм уу? Юу юм бэ? Тийм. Энэ одоо уул нь бол зүгээр бидний мэргэжлийн нүдээр харахаар зохицуулт нь байгаад байгаа. Одоо мэдээж замын хөдөлгөөний дүрмийн 27 дугаар зүйлээр зохицуулагдсан юм шиг шүү дээ энэ чинь. Мопед гэдэг нь юу юм бэ? 50 км/цаг хүртэл хордлон тий. Тэгээд дээрээс нэмээд 16 наснаас дээш одоо настай хүмүүс барьж хөдөлгөөнд оролцсон. Хөдөлгөөнд оролцохдоо энэ одоо өөрсдөө зориулсан зам талбай байхгүй бол одоо зорчих хэсгийн баруун гартлын захаар явнаач гэдэг юм уу. Ингээд хэм хэмжээ эргэцэн зохицуултууд нь бол байгаа штэ. Тэгээ энийг бид нөгөө анханасаа одоо юу гэдгийг явган хүний замаар явах юм уу? Тэ эсвэл өөрсдөд нь тусгаалсан замын байгууламж тэмдэглэл байх хэрэгтэй байсан юм уу? Жолооны өмнөх шаардахгүй байсан юм уу? Хөдөлгөөнийх нь хордон ер нь хэдэн километр цаг хортой байсан. Энийг анханасаа ингээд нөгөө нэргсэн хойно хашгирах биш. Эхнээсээ л энэ угаасаа л ийм болох байсан дэлхийн нийтээр ийм одоо нөгөө ихссэн үед орж ирж А-цэгээс Б-цэг рүү маш хурдан хүргэх зорилттой ийм одоо төрийн байгууллагуудаас нэрэгдрүүлж эхэлсэн л авсан арга хэмжээ шүү дээ. Тэгээ энэ арга хэмжээнүүдээ авахтаа хэрэгцээ зохицуулалт ахлаад хийгээд өгчдөг. Өөрсдөө органик хэрэгцээ зохицуулалтуудаа тусгачсан байж идэг. Тэгээ энэ зохицуулалтуудын дараа одоо ашиглах хэрэгтэй хэдэлтэй. Манайд бол одоо зохицуулт нь байна бол хангалттай байна шүү. Одоо жишээлбэл юу гэдгийг явгооны зам талбайгаар явж болохгүй, өөртөө зориулсан зам талбай байхгүй, явгооны хөдөлгөөн ихтэй байх юм бол энэ нөхдүүд энийг түрээл адилхан явган зорчих шилбэрээр оролцох хэрэгтэй гэж үүргийг нөхцсөн болохоор энэ нөгөө талдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрм бэлгэхгүй байгаа учраас энэ нэг замраа юм шиг харагдаад байгаа юм. Одоо 16 наснаас дээш хүн мопедыг унна гэдэгт одоо энэ цахилгаан хөдөлгөөртэй дугуйнууд одоо Улаанбаатараар дүүрэн орчихсон байна шүү. Эцгэр бас мопед үү? Одоо эдгээр чинь өөрөө хөдөлгөөнийхөө хорд хөдөлгөөнийхөө багтаамжийг харах юм бол ерөөсөө мопед биш болчихж байгаа байхгүй. Энэ ерөөсөө мотоцикл. Тийм ерөөсөө мотоцикл. Яагаад гэвэл энэ чинь 80 км/цагийн хүртэл хордлох мопед гэж байж таарахгүй шүү дээ. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмээрээч тэр скутер бас тийм биш тийм барин 100 муу гардаг. Тийм ийм болчвол ерөөсөө энэ чинь ерөөсөө ангиллаараа л хөдөлгөөний зохицуулалтаараа нөгөө мотоцикл гэдэг юмдаа ороод мотоцикл чи яах вэ?
18 наснд хүрсэн байгааг шаардна. Тийм Английн үнэлэх. Дээрээс нь Английн үнэлэх шаардна. Ингээд тэгээд хаагур явах нь тодорхой байждаг тийм ээ Монгол Улсын зам хөлбөмбөг дээр та энэгээр юу шүү. Одоо манай нөхдөд хаагур яваад байна. Яа жишээ нь би бол голын зураас нь Яг голын зураас нь явж байгаа шүү дээ. Төвчөрсөн үед бол голын зураас нь тэгвэр за гүү бол ингээд эднийгээр ингээд явж байгаа юм. Тэгэхээр энийг манайхан нөгөө нэг тий маш хурдан биднийг эндээс энэ хүргэх хэрэгсэл гэж ойлгож болохгүй болчиход байгаа юм. Ирэх зүйн харилцаанд ороод ямар нэгэн асуудал бол та одоо ингээд ийм сайхан эрүүл савлан моолж муу амлаж байгаа юм биш. Энийг зөрчиж явж дахиад дотоочвол ирэх зүйн хамгаалалт байхгүй шүү дээ. Энд чи өөрөө юу? Яг л нөгөө нэг зорчих хэсгийн нэгдүгээр нэг яриад уул нэгдүгээр нэг байхгүй шүү дээ. Хамгийн баруун гартлыг нэ ерөөсөө яг төвөр хэрэгслийн хөдөлгөөнтэй адилхан зорчиж явж байгаа хэвээр ийм төвөр хэрэгсэлтэй. Манайхан болохоор одоо яг нөгөө маш хурдан энэ зэгээс нөгөө зэг дээр очих хэрэгсэл гэж ойлгоод одоо нөгөө замын голоор байж идэг нөгөө өрсөлдсөн шугамдаг өөр ингэж яваад байна шүү дээ. Энд чи өөрөө Монгол Улсын зам хөлбөмбөг дээр зөрчин л үйлдэл болоод байгаа. Энэ нөгөө яг ийм нэг ослоо түгээмэл байдаг л да нөгөө одоо нөгөө голын цагаан зураас нь дүүр явж шүү дээ. Тэгэхээр автомашинууд нөгөө үргэлжилсэн шугамыг давж иргээд мөргөлддөг юм асуудлууд. Энэ тохиолдолд бол нөгөө хоёр дугуйтай юм онж яваа нөхөрт бол ямар ч эрх зүйн хамгаалалт байхгүй л гэж ойлгох юм. Ер нь бол энэ өөрөөсөө эцэгцүүлсэн юм хэмжээ шүү дээ тийм ээ. Одоо чи хоёулаа дөрөв зөрчиж байгаа тийм. Одоо нөгөөх нь эргэж чинь тийм. Нэг нь болохоор явах ёсгүй зөрсгөр яваад байна. Тийм. Тэгэхээр энэ Монгол Улсын зан хөлбөмбөгийн дүрм гэдэг чинь өөрөө шинжлэх ухааны үндэслэлтэй батлагдсан зүйл байдаг байхгүй. Бүх зүйл нь шинжлэх ухааны үндэслэл. Шинжлэх ухааны үндэслэл гэдэг нь өөрөө юу нэ судлагдсан байдал шүү дээ тийм ээ. Тэгэхээр энийг биелүүлж явбал бид нэр аврагдах боломжтой. Мэдээж дээрэс нь мэдчих хэрэгтэй байгаа байхгүй бас. Одоо энэ Монгол Улсын зан хөлбөмбөгийн дүрмийг нэг судлуулдаг нэг хитгэн механизм байсныг бүгдийг байхгүй болгочлаа шүү дээ. Одоо жишээлбэл нөгөө секторал гондоо хэрэглээд юм уу хорт төрүүлээд хэрхэн асуусан тохиолдолд эргээд явтал нийтийн албан тийм энэ чинь бол төрөөс олгож байгаа тусгай эрх байхгүй. Танд олгож байгаа. Та битэрт олгож байгаа тусгай эрх. Энэ тусгай эрхийг бид нэр яаж авах хэрэгтэй вэ гэхээр мөрдөгдөх тэр хэм хэмжээг нь мэддэг байж авчих хэрэгтэй. Одоо та гудамжинд гараад энэгээр явж болох юм уу? Шар гэрлээр орж болох юм уу? Болохгүй мүү гэд хүмүүс асуугаад үзэр. Жолооч бас мэддэг жолооч байхгүй ч шүү дээ. Яг тэгвэл энийг судлахгүй. Ингээд судлахгүй болохоор чинь энэ зам дээр чинь маш олон замраагүй нөгөө хөдөлмөрч бас үйл ажиллагаанууд болоод энээсээ болоод хүний аймнаас эрүүл мэндийн төрөнг нөгөө сураа мураа гэдэг яриад байгаа юмнууд чинь 16-аас дээш мопед чинь 16-аас дээш битэл одоо 13 12 та том битэс болгочод унаар бидний нондөр шүтэлээр явчихна. Ингээд энэ сайхан залуучуудын аймнаас эрүүл мэнд эд төрөнг хохирол эдгээр өөрсдөө хохирох ийм ихсэн байдал үүсчихэд шин. Тэгэхээр энэ эцэг эхчүүд тийм ээ энэ сураан гэдэг байгаа энэ хөдөлгөөртэй энэ дугуй цахилгаан хөдөлгөөртэй дугуй энэ мопедуудаа явуулж байгаа энэ аж ахуйн нэгж байгууллага төлөв хариуцлага гэдэг юм маш өндөр байж байгаа юм. Сургуультуудаа зохион байгуулдаг тийм ээ. Ядахтаа л энийг сурааны авч байгаа хүмүүст Монгол Улсын зам хөлбөмбөгийн дүрмийн өөрт хамаарах зал шаардлагыг хилчдэг. Малгайг нь өмсүүлчдэг. Хамгаалтын өвдөгчийн нөгөө за энийгээ тэнцэнээр болгоо явна шүү гэдэг энэ арга хэмжээнүүдийг зогцоор нь авчдаг. Тэгээд энэ явдаг замын агентлаад өгчдөг. Үгүй үчүүд ийм юмнуудыг бид нар хийжсэний дараа энэ сураан ч гэнэ үү юу ч гэнэ үү энэ харин нэртэй юмнуудаа явуулж болох хэрэгтэй байсан. Одоо ч бид нар яг нэг аргуугаас оройтсан дэр гэж одоо бид нар хожигдоогүй байл та. Одоо эн чинь нэг 400 гаруй хүүхд бүтэж гэмтчээ тийм ээ. Ингээд одоо нэгээс хэд хүүхд нас орчод байна шүү дээ. Энээс олж. Тэгэхээр цаашдаа өшөө олон нас гарах магадлал. Одоо ингээд талан дулааны үйлрэлэхээр бүр их болж шүү дээ. Тэгэхээр энэ дэр маш шатараас арга хэмжээнүүдийг аваад энэ дүрм гэдэг дагаж мөрдөх хэмжээг сурталчлах, сануулгах тэр энэ үйл ажиллагааг явуулж бизнес хийж байгаа энэ аж ахуйн нэгж байгууллагуудад мэдээлэл хүргүүлэх тийм ээ. Албадлах хүргүүлэх. Ээж аавд нь бас хүүхдүүтэй одоо Украины дайнаас идэв рүү явуулж байна гэдгийг ойлгох ийм л бодоод байна л та. За бас ушхаас асууя. Энэ та одоо аль хаж захта хэл олон тийм хэргийн газрууд дээр очиж исэн баг зам тайврын осолтой холбоотой. Хамгийн одоо сэтгэл имзэглүүлсэн гэдэг юм уу? Энийг л нэг ингэчихэд яавдаа гэсэн зүйлийг одоо хүмүүс нэг сэрэмжлүүлээч гэж хүсэх гэдэг. Одоо нэг баяр наадмын үйлдэл болж байна. Бид бүх хайртай хүмүүсээ дагуулад нэг машиндаа суулгаад чихэд л аваа явдаг шүү дээ. Тань дээр нэг хариулт өгч. За орон нутгийн зам дээр ч орон нутгийн зам дээр одоо хөдөлгөөний эрчим ихсэж байна. Одоо аял зугаалга амралтууд эхэлж байна. Энэтэй холбогдлолтой гол анхаарах юм бол ерөөсөө л энэ үний одоо зорчигч тээвэрлэх үедээ хамгаалах бус. Ерөөсөө манай жолооч нар болохоор урдлын судалд сууж байгаа зорчигчоо хамгаалах бүсийн бүсдүүлэл өөрөө бүсэлчдэг. Ард сууж байгаа зорчигчтой хамгаалах бүсийн зүйлэхгүй орхичдаг. Хамгаалах урд суудал дээр одоо
хүүхэд тээвэрлж байгаа үед хүүхдийн зориултын суудлын ерөөсөө хэрэглэхгүй. Хүүхдүүд зүгээр ил ингээл давхарлаад ингээ барьцсан явж байгаа. Энэ нь бол ерөөсөө осолд өртөх гол одоо зам тээврийн осолд замын хөдөлгөөний дүрмийг мөрдөхөд ерөөсөө гол анхаарах юм ерөөсөө л энэ байдаг. Ялангуяа одоо арын суудалд сууж байгаа зорчигчдын хамгаалах бүсийг одоо зорчигчдыг одоо бүслүүлэх жолоочийн үүргэнч байна, зорчигчдын үүргэнч байна. Энийгээ биелүүлэх. Тэгээ арын суудлын дээр хөвчлэн хүүхэд тэгээд суудаг ямар ч хамгаалтын бүсгүй явж яадаг. Энийг бол нэлээд гол анхаарах юм нэг. Хоёрдугаар асуудал нь орон нутгийн зүүн хурд. Хөдөлгөөний хурд. Одоо маш их одоо тэр орон нутг руу зорж яваа үедээ одоо хурд хэтрүүлдэг. Эннээсээ болоод ослоогоор гарах гол үндэс замын нөхцөлдөө хурд тохируулдаг. Ингэж одоо замын хөдөлгөөнд оролцож явснаас осол гаргадаг. Иймэрхүү гол одоо энэ 200 алтан дээр ерөөсөө жолооч нар маш их анхаарах шаардлагатай. Ер нь дүүгийн асуултанд хариулахад бидний аль бааж хат маш олон нэмэлттэй асуудлууд биднэрт өдөр болгон тулгардаг байсан. Тэгээ тэрнээс сэтгэлээс гардаггүй нэлээд олон юм байд. Тэрнээс ганцын ингээд хэлээд энд ингээд өчтөхөд бас айгүй тийм сэтгэл шимшрүүлмээр юм байд юм аа. Одоо жишээлбэл бид нар ингээд өрөөндөө нөгөө өглөөнийхөө хурлыг хийгээд өглөөний бидний араа бүрт чинь нэг 9 цагт болдог штеп. Тэр 9 цагийн үед бид нар хурлаа хийх гэсэн чинь манай замын цагдаагийн газрын үүдэнд нэг эмхтэй орлогдсон. Тэгээд бид нар чинь бас нөгөө ажил дээр байж байгаа хүмүүс хэрэг турлал юу болсон юм бол гэдэг ингээд харсан чинь нөхөр нь согтоогоор ТV эслэж жолоодж жагаад 3 сартай хүүхдээ эхнэр нь уртлагын судал дээр авч явж байгаад тэгээ 3 сартай хүүхэд нь нас орсон юм асуудал гарсан байсан. Тэгээд тэрийг ингээд сонсгоод ингээд манай залуучуудын бүгдийнх нь нүдэнд нулимс зээлгэнэ бид нар энэ урьдчилан сэргийлэх ажлыг улам сайн хийх хэрэгтэй юм байна да гэдэг ингээд ярьж хахад тэр эмэгтэй нөгөө хүүхдийнхээ аманд нь эвлэгч явах хэвээр сүм хар цамтан дээр тусаад тэгээд ингээд сэрээд ухаалдчаад сэрхээрээ би хүүхдээ ганцгуудаа хүүлээд хөлжилтэй гэдэг ингээд сэтгэл имзэртэл орилж байгаа нь яг ингээд бидний бүр яг энэ лүү яг адилхан яг биднэрт тэгсэн юм шиг ийм сэтгэл төрж байсан. Тэгээд одоо таны асуултаар ингээд бодож явах бид нэр очиод тэр зам дээр нь очиод тэргээр явсан бүх ТV хэрэгслийн зогсоогоод тэр согтуу жолоочийг ингээд барьж аваад илрүүлчихгүй яав та гэж ингээд харамсал төрж исэн. Тэгэхээр ийм асуудлууд бидний одоо үр гүйцэтгэж явах үед маш олон тохиолдож байна. Маш олон. Тэр нөгөө энэ манай иргэд маань юу гэдэг вэ гэхээр цагдаагийн хяналт шалгалтыг эдгээр хөрхөдөө мөнгөгүй болчтой хотын төсөв бүртгүүлэгчээр нь гэж яриад бид нэр ингэж одоо яагаад гэдэг штэ. Яг юм энэ дээр бол бид нэр тэр согтоо нөхөр ирүүл байсан бол тэр хөрхийг 3 сартай хүүхэд амьд одоо 6-7 настай хүүхэд байж хэвээр шүү. Тэр тийг илрүүлэх гэж бид нэр энэ зам дээр зогсож байгаа. Тэр сураантай хүүхдийг насаар болохгүй гэж тэр айлын сураантай хүүхдийг гинтл бэлтэлд авч насаар нь хөрх юм нөгөө хөгжлийн бэрхшээлтэй иргэний тоонд оруулахгүй гэж энэ эрхэм төрийн албаагч цагдаа нар маань энэ зам дээр үр гүйцэтгэх юм аа. Тэгэд ийм одоо ингээд яхад энэ зөвхөн нэг жишээ. Тэр үед нэг жинхэнэ одоо эр хүний ноён орж гэх юм уу? Энэ албыг өөр болдгийн хүмүүс гэх юм уу? Ийм юм төрдөг юм да. Тийм. Юун дээр энэ дээр бодтой болсон кейс байгаа юм. Өмнө говийн замд нөгөө цогццгээс цаана 2-5-7 хоорондоо мөргөлдсөн асуудал байдаг. 7 хүн зорчиж явсан хамгийн одоо хүнд гэмтэл авсан амьд байгаа хүмүүсээс хамгийн хүнд гэмтэл авсан хүн дотор гэмтэлтэй нэг ясны ууралтай өнгөрсөн. Цорын ганц хүн нас барсан нь тээврийн хэрэгсэлтэй одоо нөгөө хамгаалах бүс хэрэглээгүй явсан хүн нас барсан юм лээ. Тэгэхээр одоо уг нь тээврийн хэрэгслүүд сайжирчаад хамгаалах чадвар нь нэмэгдчихэд байна. Энэ үед бол бид нар ядаж суудлын бүсээ зүүчих юм бол янда магадлал шүндрэ байна л гэж хэлэх гээд шүү. Энэ нь бол нөгөө манай цагдаа нар ч одоо ингээд гудамж замд ингээд зогсож байхдаа та яагаад хамгаалах сүрлээг юм бэ гэхээр за энэ төвчлэл чинь сүртэй юм бэ гэж одоо ингээд манай нөхдөөт чинь тийм нэг торох гол байна уу гэж ингэж яриад байгаа зү. Үгүй шүү дээ. Энэ урдлын суудалд сууж байгаа нэг энэ хамгаалах бүс маань бүр одоо бараг 50-60% ямиг хамгаалах боломжтой. Арын суудалд явж байгаа нэг 70-80 бас шинжлэх ухааны үндэслэлтэй хамгаалт хийх хэрэгтэй. Манай дээр нөгөө жолооч нар суудлын бүсийг араараа хийчээ цагдаа харахаар урдуураа ингээд өгч дээ. Энэ бол
одоо хамгаалах чадварыг бас маш өндөр хуваар бууруулж байгаа хэрэг үстэй. Энэ чинь нэг цээжин барьж үлдээд бөксөн дээр чигээр угшаа явчих гэж ойлгох гээд шүү дээ. Ер нь бол хамгаалах усыг зөв хэрэглээгүйгээс л тэр чинь буруу хэрэглэсэн учраас яаж хамгаалах вэ? Зөв хэрэглэж лэвшгэл боломжтой. За, замын хөдөлгөөний авилгалгүй байдлыг хамгаалах нийгэмлэг бол шинжээчийн дүгнэлт гаргаад байна чинь тийм. Тэгэхээр шинжээчийн дүгнэлт гаргаж байгаатай холбоотойгоор энэ орон нутгийн замд явж байгаа хүмүүс дээр анхааруулах зүйл танаа дээр юу байх вэ? За, ер нь тухайн хэрэгээс хамаарат ялангуяа орон нутгийн зам дээр зогсоолын журам зөрчиж зогссон одоо хүн даацын арчааны явдсан бусад тээврийн хэсэг юм уу ялгаа байхгүй шүү дээ. Үзэг төгөрчин хязгаарлагдсан шөнө оройн цагаар одоо тээврийн хэсэлд гэмтэл гардаг юм уу, зайлшгүй зогсолт хийдэг юм уу? Энэ тохиолдолд одоо ослын зогсолтын тэмдгийг л одоо зөв хэрэглэж чившгэл манай жолооч нарын ганц дутагдал энэ дээр байна. Ялангуяа одоо хүн даацын ачааны автомашинуудаар гэрлээ зөв хэрэглэх. Зогсолт үедээ гэрлээ зөв хэрэглэж зогсох, ослын зогсолтын тэмдгийг зөв хэрэглэж чившгэл ер нь чухал. Энэ байдлыг л хэрэглүүлж хишээгүйгээс араас ирсэн үзэгдэл хангалтгүй үед араас ирсэн машин одоо ослын зогсолтын тэмдэг одоо буруу тавьсан байдаг юм уу хэрэглээгүйгээсээ болоод машины араас одоо суудлын автомашин одоо бусад тээврийн хэсэл орж одоо ингээ зам тээврийн тийм тэрийг гарч хүний аймнаас хохирж байгаа байдлууд одоо сүүлийн үед одоо энэ шинжээчийн дүгнэлт тавьж байхад бол нэлээдгүй тодорхой хувийг бас эзэлж байна. Энэ 5 мөрийн тээврийн хэслийн араас мөргөнө гэдэг бол жижиг машины хувьд бол шууд толгой цавчин гэсэн ойлголт үстэй тийм. Ер нь бол одоо ингээд тэр ослын зогсолтын тэмдэг нь тавигдаагүй байдаг юм уу эсвэл одоо ослын зогсолтын тэмдэг буруу тавигдсанаас болоод ингээд жолоочд араас ирж байгаа одоо тэр зогсож байгаа машиныг одоо харагдах байдал нь харагдахгүй үзэг тохиолдсон хязгаарлагдсанаас болоод ингээд машин араас ирж байгаа машин харагдахгүйгээсээ болоод тэр машины зогсож байгаа машины араас орж байгаа. Ингээд одоо хүний аймнаас хохирох, эд хөрөнгөөр хохирохоо байдлууд бас хэрэг зам тээврийн гэмт хэрэг бол нэлээдгүй хувийг эзэлж. За, би саяны асуултаа бөхөөс асууя. Та энэ дээр ямар байсаар хэлэхээр. Тэг яг ингээд бид нарыг одоо жолооч нартай зөвлөгөө болгож хэлэх нэлээд олон төрлийн юм байна. Энэс зүгээр ингээд аваад хэлэхэд яг өөртөө хүслээрээ шалтгааллахгүй байх юм бол Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмээр бүгдийг татаачлаа заагаад өгсөн байдаг. Тэгэхээр энийг нэг удаа уншаад маршрутаа нэг удаа судалчих нь жолооч нарт маш хэрэгтэй байдаг. Яагаад гэвэл зам орчны нөхцөл байдал ямар байх юм бэ ер нь тийм ээ. Одоо сүүлдээ бүр одоо халуун дулааны өдрөөр орсон үед маш халуун байх ч юм уу гэдгээ хүртэл жолооч нар нэг дот судлах зайлшгүй шаардлагатай байдаг. Ингэсэн тохиолдолд бас эрсдэлд орох магадлал буурдаг. Нөгөө нэг анхаарах гэдэг юм нь юу гэхээр бидний хүслээрээ шалтгааллахгүй энэ одоо энэ байж байгаа нөхцөл байдал дээр ингээд анализ хийгээд үзэх юм бол энэ ослолд орж байгаа нөхдүүдийн ихэнх нөгөө буруугаар гэж ярьдаг баруунтай жолооны нөхдүүд төвийн хэвслүүдийн хөдөлгөөнд оролцох үеийн аюулгүй байдал байна. Гэрлэгийн тохиолгоноос ахуулаад тийм ээ техникийн ашиглалтаас нь ахуулаад тэгээд нөгөө үзэгдэлт одоо орон нутгийн зам дээр ингээд 80 км/цаг хурдтай явж байгаа бүс төрөлх үйлдэлийг үзэгдэх чинь хязгаарлалт гарч ирж шаардлагатай. Хязгаарлалт өсөлт Хүрэлцгүй хэмжээний зай байгаа. Тэгвэл нөгөө нөхдүүд чинь орон нутгийн зам дээр бид нар нөгөө хэдэж хурдыг тогтоосон хэмжээндээ барьж явахгүй. Одоо 80 км-ээр заацсан байна. Доотлон 100, 120, 140-тай явдаг. Тэгэд хурд хэмжихээр би үндэ гэрлээ тохиод энэ хурд хэмжээгээ тэрүүхэн хэсэгтэй. Цагдаа хажуугаар тааруулаад тэгээд өнгөрөөл ахаад 120, 30-тайгаа явдаг нэг ийм нөхцөл байдалтай хахад тэрний араас жохоогоо бол тэгээд яг мэрэгэн будагч чинь ингэж орж байгаа ийм нөхцөл байдлуудын орон нутгийн замд их ажиглагдаад байгаа. Тэгэхээр манай эрхэм жолооч нар зогсохтой хүртэл анхаарах хэрэгтэй. Одоо юу гэдгийг зүрх боломжгүй ийм одоо хажуудлынхаа замын налуу зогсох боломжгүйгээр хийцэн газар зөндөө байгаа шүү дээ. Тэгээд тэргээр буруу талтай өрөөлтэй тээврийн хэсэлтэй явж байгаа бол тэнд зогсох хэрэггүй. Цаашаа явж байгаад зорчих хэсгийг 90% чөлөөлөх боломжийн газар сонгоод тэгээд зогсохдоо нөгөө нэг үзэгдэл хязгаарлагдвал харахгүй бүрий болцсон байх юм бол анхааруулах нөгөө тастай төхөний тэмдэг гэж байдаг шүү дээ. Энийг одоо зөвшөөрсөн зөвшөөрөг асаагаад ингээд зогсож аюулгүй байдлаа хангаж байгаа. Ийм шаардлага яг тэр бидний дүгнэлт хийж байгаа юм дээр аюух ажиглагдаж байна. Манай нөхдүүд бас орсныхаа дараа юу гэж бодох вэ? Би ахиж ерөөсөө замын хөдөлгөөний дүрмийг зөрчмөөргүй юм байна. Орсныхоо дараа л ойлгоод байна. Энэ хамгийн харамсалтай юм харагдаад байгаа. Одоо шийдвэр тэр буруу зогссон гэдэг таны байнгын асуугаад байгаа юм дээр уртын тээврэгслийг гүйс төрүүлэх үйлдэл хийгээд эсрэг хөдөлгөөний машин ороод гот буцаагаад дангууд нөгөө харахгүй машин чагтахгүй араас нь орсон байдал айгүйх гарч сүүлийн үед. Энэ нөр юутай холбоотой вэ гэхээр нөгөө л зарчих хэсгийн одоо гадаргууд дээр нөгөө тээврийн хэрэгслээ орхисон байдал шүү. Одоо тэн дээр тээврийн хэрэгслээ төв зогсолт хийсэн байдал шүү. Энэ нөрөө зайлшгүй шалтгаанаар зогсон зогсолт байна. За бүр санаатаар зогсон зогсолт байна шүү. Тэгэхээр энийг ихэн жолооч нар маань орон нутгийн замд маш анхаарах хэрэгтэй. Дээрээс нэмээд мэдээж нөгөө ерөөсөө нэг үндсэн хэдийн байдаг шүү. Одоо айрг гэдэг юм гарсан байгаа. Энд чинь өөрөө
ариг шуурал хонооны төрөлдөг. Тийм ээ. Тэгэхээр энийг уучаад хөдөлгөөнд оролцох юм бол нөгөө 0.8-аас 1 секундэд нөгөө жолоочийн самбаашт хугацаа гэдэг юм байдаг. Энэ жолооч ч асрах мэдээллийн дунд яваад тэр мэдээллийг хүлээж аваад досон хариулах чадвар гэдгээрээ дараагийнхаа үйлчлэгийг хийдэг ийм одоо амт шүү дээ бид нар чинь. Тэгээд ийм өндөр 0.8-аас 1 секундын ийм юутай явж байгаа машин гайгаа болчихвол энэ хэд болчих вэ? 3 болчихно тийм ээ. 1 секундын самбаачлах хугацаанд явхад бид нар 8 м газар туулж исэн бол нөгөөх нь 3 болчих юм бол 3-8 ингээ 24 м газар тийм ээ. Ингээд нөгөө буруу загшсан тээврэгс нөгөө хор дотролж байгаа тээврэгслүүд чинь нийлэхээр юу зам тээврээ услуулаад ингээд Эрдэнэ хүний аймнаас эрүүл мэндийн төрөнгө хорих нөхцөл бүрдээд байгаа гэдгийг онцгой анхаарах шаардлагатай байна. Тийм. Тэгээд дээрээс мэдээж нөгөө бүрэн бүтэн байдал орно л та. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал. Одоо энэ дугууны ашиглалт байна. Манай Монгол улсын замын гадаргууны зарчиг хэсгийн гадаргууны байдал байна тийм ээ. Зарим үед бол дахин хэцүү зам дээр дахин өвчүүл ер нь бол одоо зөөлсөхгүй маа гэх ингээд буруу юм хийгээд ингээ яваад байгаа нөхдөч байна шүү дээ тийм. Энэ дугуй гэдэг дээр толруулаад би сая нэг юунаас уншсан. Дугуй нөгөө ирзэн шүү дээ тийм. Ирзэнийг хооронд нь барьцалдуулдаг зүйл нь хөхөр гэж зүйл юм байна л да. Тэгээ нөгөө дугуйг ерөөсөө үйлдвэрлэлээс гарснаасаа эхлээд нөгөө хөхөр нь агаартай холилдохоор хөхрийн давхар эсэл гэдэг юм бодис болоод уушаа авчдаг. Тэгээд энээс хойш одоо жишээлбэл дугуй үйлдвэрлэгч том компаниуд бол ерөөсөө нэг 3 сарын дотор борлуулагдаж дуусгаар хэмжээний дугуйнуудыг үйлдвэрлэдэг гинэ. Тэгээд тэр нь ингээд шинээр хэрэглэгчдийн гар дээр очих хэрэгтэй байт юм байна. Одоо бидний барууны гэж нэрлэдэг байгаа улс орнуудад бол ер нь одоо лангуун дээр 6 сар болчихсон дугуйг шууд хуучин дугуй гэж ойлгоод ингээд явчихдаг. Тэр одоо шихээ байна уу, тавиагүй байна уу гэдэг огт хамаагүй. Бид нар бол нөгөө ингээр манай дээр бол нөгөө 10 жилээс дээш насжилттай дугуй тавьж замын хөдөлгөөнд оролцохыг бол хориглочихсон байдаг юм байна. Бид чинь нөгөө цоошин дугуй авч ер нь ард нийтээр нэг чаддаггүй тий. Голцоо тэгээ нөгөө өмөр дээрээс орж ирсэн дугуй гэдэг авдаг. Тэгээ дугуун дээр чинь үйлдвэрлэсэн он байж идэг учраас аль болох 5-аас доош жилийн насжилттай дугуйг аваад 2-3 жил тавиад ингээд 7-8 жил болгоод хаюул зүгээр юм биш үү гэдэг ийм зөвлөгөө өгөх шаардлагатай байна. Нөгөө Формула 1-ийн дугуйнуудыг чинь нэг ийм уутнаас гаргаж ирээд яг тухайн үед нь тавиал ингээд эргүүлээд дахиад идэг. Бас нөгөө дугуйны одоо энэ нөгөө сервисүүд дугуйгаа та гялгар уутанд хийж өвөлдөө хадгалаарай гэдэг чинь бас учиртай юм байсан биш үү? За ийм мэдээллийг үргэлж бодож байна. Нөгөө дугуйн дээр ярих юм бол одоо нөгөө засварын 1-р зэргийн дугуй, 2-р зэргийн дугуй урд таан тавьж болохгүй гэдэг ингээ Монгол улсын стандарт болон замын хөдөлгөөний дөрвөөр ингээ заасан байдаг л та. Нөгөө ашиглалтын аюулгүй байдал гэдэг. Ингээд ашиглалтын аюулгүй байдлыг зөрчих нь өөрөө одоо энэ ингээд бүгд ингээд уялдаа холбоотой асалт хэрэгүүд үлдэгдэх магадлал өндөртэй болчихсон. Одоо бид нэг хүн тээвэрлэгт дээр хүний тоо хэтрүүлсэн байна гэж яриад байдаг шүү дээ. Энэ чинь өөрөө нөгөө инженерийн тооцоололоор тээврийн хэрэгсэл маань өөрөө одоо юу гэдгийг 5 хүн тээвэрлэх одоо зориулттай тий. Тэгээд урдаа засварын 1-р зэргийн дугуй тавиад 5 хүний тээвэрлээд ингээ явах юм бол тэг шуур асфальтын зам дээр 60 км/цаг уртаа явж байгаа тээврийн хэрэгсэл маань тоо онцлоход одоо 14.4 м хазаа зогсох боломжтой. Энэ нь бол өөрөө юу нөгөө жолоочийн 0.8-аас 1.5 сэтгэн бодох хугацаанд ямар нэг үйлдэл хийчих боломж олгоод байна шүү дээ. Тэгвэл манайхан яадгүй гэхээр 7-8 хүмүүс болгочаад хойноод 1 тонн 2 тонн ачаа ачичаад тийм ээ. Тэгээд урдаа таны ярьдаг 10 жилээс дээш настай 90% хэтэ гэдэг дугуйг хөтлөж тавьчихваа. Тэр хувийн ингээд орон нутгийн зам хөдөлгөөний хурдыг нөгөө 100-аас хэтрүүлээд ингээд явж байгаа шүү дээ. За тэгвэл та одоо ингээд харъя л да. Одоо бид нар оройн шөнийн цагаар хариулахгүй мал явуулахыг одоо жишээлбэл мал хуу гарна гэдэг тэмдэг тавиу газар хоригддог шүү дээ. Тэгвэл одоо та тийм одоо бүгд мал эзэнтэй гэж бодож байна уу энэ орон нутгийн замд? Байхгүй шүү дээ. За тэгэл тэр одоо нөгөө мамит очил ингээд мөртгөөд шүү. Тэнд орон нутгийн замд эзэнтэй мал байхгүй. Дандаа эзэнгүй мал явж байгаа. Хаагур чамаагүй гараад ирнэ. Нөгөө нөхөр болохоор засварын 3-р зэргийн дугуйгаа тавьчаад тийм ээ. Хойноо даацтрүүлсэн ачаа ачичаад хизээш нөгөө техникийн шаардлага байхгүй. Тим ачаа ачичаад ингээд хурдан хэтрүүлээ явж идэг. Хэдэн метр зогсох бай. Морг өгөөд ороод ирлээ. Жолоочийн самбаачлах хугацаанд 1.8 байх хэвээр тэд шөнө орой ядарсан хэд ядарсан үедээ тэрээс болохыг сориглоод байгаа шүү дээ. Энэ чинь бүгд уялдаа холбоотой. Тэгээд манай хүн газ очих газар очих гад жоохон амралтаа сунгоо явж ийл дээ. Энд чинь өөрөө ядралт авчдаг жолооч. Тэнгүүд нөгөө 0.8 секунд чинь 3 секунд болцсон байдаг. Морь ирлээ гэд бодож ил яана. Мөрөлдөх юм шиг. Зүгээр дугуйн
Стандартаараа таны хэлдгээр стандартын дагуу хийдэг дагууга тавьсан тийм ээ. Ачаагаа хэтрүүлээгүй нөгөө техникийн нөхцөл тааруулаад явцсан. Ингээд нэг 2 цаг 3 цаг болгонд амраад сэргэл таваар явцсан. Ингээд явж хахад мөр гүгүүд ороод ирвэл яав. Мөр гэж хэлнэ шүү дээ. Тэгэхэд машин яана. За мөр гэж зогсох юм шүү дээ. За ийм л юмнуудыг бид анхааруулад байгаа. Энийг юм мөргсөний дараа шинжээчийн дүгнэлтээр биш өссөн сэргэлээд бид нэр явж явах хэрэгтэй. Таны нэвтрүүлгийн зорилго ч гэсэн энд явж байгаа гэж болж байна. Бидний нэвтрүүлгийн энэ хийсний үр дүнд бас нэг хэдэн хүний амнаас эрүүл мэнд аврагдаа тий. Хэдэн нөхдүүд орон нутгийн замд ингээд энийгээ биелүүлээ яваад дараа нь энэ нөгөө 3 нөхөр нэг юм яриад исэн тэрний үр дүнд тань бид нар ч харин эрүүл яваад ирлээ гэдэг ингээд танд баярлалаа гэвэл энэ бидний ярианы үр дүн гэж. Хүмүүс амнаасаас гадна бас зарим нэг морь тэмээний ч юм амнаас тэгэлгүй яах вэ? Автомашин хурдтай холбоотой асуудал чинь яригдж байгаа асуудал дээр дугуй чинь гол асуудал тийм ээ. Гол асуудал дээр дугуй одоо манай орж ирж байгаа машин учраас одоо нэлээ намхан юм манай нөхцөлийн зам ямар вилээ. Тэгээд өндөр дугуй тавьчихдаг. Стандарт юм өөрийнхөө байх ёстой машиныхаа дугуй хэмжээнээс илүү өндөр дугуй том овоодтай. Ингээд өндөрлж тухайн машин чинь өөрөө ингээд өндөрсөд энэ бол яг тухайн автомашины хурдтай салшгүй холбоотой тогтворчлалт гол. Ингээд бас одоо тухайн автомашиныг одоо хурд хэтрүүлээ явах юм бол онголдох. Тэ? Энд бас гол нөлөөлөх чинь бас энэ гэдэг өөр амортизатор тавих гэдэг иймэрхүү байдлууд нь бас техникийн байдлыг ингээ өөрчлөх тийм энэ бас их нөлөөлж байна бас. Энэ дээр бас нөгөө юу хийж болохоор юм шиг санагдав. Нөгөө линзийг солиод нэг ледмэ тавьчихдаг шүү дээ. Тэгээ нөгөө холын гэрлэн чи аймаар, орын гэрлэн чи аймаар цав цагаан нэг юм линз. Тэгээ үйл түрээс байх хэвээр тухайн машин тавих хэвээр гэрлийг л өөр одоо гэрлүүд ингээ тавьчих. Тэр гэрлийн тусгал тохиргоо гэрэлтүүлэх байдал нь өөрчлөгдөж явчих. Энэ нөгөө адаптацийн үзэгдэл гэж юм байд юм л да. За. Нөгөө хүний нүдний нөгөө гэрэл тасах чадвар гэж. Одоо та бидний өдөөс нэг спичиг ингэчихэд нэг шоконд орно шүү дээ. Хэсэг за 2 секунд ч юм уу те бид нар юу ч харахгүй шүү дээ. Бүр байлдааны хэрэгсэл үзтэй нөгөө гинт ингээд яг гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бид түрүүнээс хойш ингээ яриад байгаа бид өөрөө ярианд ороод байгаа тэр 1 секунд 1.5 секунд гэдэг байгаа юм чинь бид нар ингээд чинь одоо баг 2 секунд болчихж байгаа шүү дээ. Йоо яг тухайн хэсэгт гинт ингээд мэрсгэл тавьж гарч нэг хэсэг хугацаанд л одоо үзэгдэх орчин байхгүй. 80 км/цаг ортой явж хат бидний нүдийг ингээд болчихар чинь бид нар 80 70 биш 100% юу ч харахгүй байх юм шүү дээ. Тэгвэл тэрний урд орол нөгөө урдчин байгаа зогссон байгаа машиныг бид нэр 100 км/цаг ортой явж бид нэр одоо нэг ч хугацаанд хэдэн метр газрыг тоолох вэ? Бараг 60 метр газар тоолно шүү дээ. Тэгэхээр чинь ингээд ингээд бид нар тэнд байгаа зогссон байгаа. Дараа нь бид нар өөрөө авахын тулд дараа нь өөрөө авахын тулд бид нар юу гэж хэлдэг вэ гэхээр дөрмөө ичдэг байхгүй. Намайг гаргах миний гаргалгаа юу юм бэ гэдэг. Эхлээд бол тэрэндээ орохоос өмнө дөрмөө ичсэн байх хэрэгтэй. Ингэж болохгүй юм шүү. Гэрлийг шилжүүлэх хэрэгтэй юм байна. Тэ? Яагаад гэвэл би өөрийгөө болон өрөөдийг зам дээр бас хөл одоо ийм агт юм. Дөрмөн дээр чи бүр заалттай шүү дээ. Одоо холын гэрэл, ойрын гэрэл одоо хичнээн метр зайд одоо шилжүүлэх 100 метраас 150 метраас баггүй зайд одоо холын гэрлийн ойрын гэрэл шилжүүлнэ гэж заасан. Яг энэгээр үйлдэл холбоотой. Тэгэхээр адаптацийн үзэгдлүүд чи өөрөө тасах процесс байхгүй юу? Хурц гэрэл тасах процесс чи өөрөө 2-3 секунд явдаг учраас хэрвээ 80 км/цаг ортой явж ирсэн ч гэсэн нэг 50 м газрыг заашгүй тэр харахгүй туулж байгаа л гэсэн. Тийм. Тэгэхээр би энийг тэр адаптацийн үзэгдэл гэдэг дэлхийн гэлбанд оруулахгүй байхаар жолооч нар маань орт ирсэн 100-аас 150 м-тэй одоо гэрлээ шилжүүлж чадах шаардлагатай. Би тодруулаад асууя. Одоо ингээд бид нэр за яг нэг мэдээж орон нутгийн замд явахдаа том хэрэгтэйг явуулаа айтайхан. Гэхдээ бас энэ дахны зам амарч нэг айтайхан судлын машинтайгаа явчмаар байна шүү дээ. Нэгдүгээр бензинч бага гэдэг юм тийм ээ. Тэгэхээр нөгөө одоо 200-ууд 300-ууд 570 ч юм ингээд холын гэрэл дээр тавьчаад араас яваад байдаг. Тэгэхээр энэ нөгөө гурван талын тоглолтод мөн ялгаагүй урдаас гэрэл тусч байгаа юм шиг нөхцөл байдал үүсээд идэг. Тэгэхээр манай замын хөдөлгөөний дүрэн дээр урчин машин явж ивэл та орон гэрэл дээр тавих шүгсэн зохицуулт дүн байх уу? Тэр байхгүй шүү дээ. Тийм зохицуулт байхгүй. Одоо зарим нэгэн том орын төвлөрөгчид ингээд баахан зам хагаа яваад байдаг шүү дээ. Эдгээр чинь уулын Монгол улсын замын хөдөлгөөний дүрмээрээ бол одоо ардаа явж байгаа хэрэгслэг гүйцэх хэмжээний хорд морд тийг одоо нөгөө орох боломжийг бүрдүүлэх юм үүрэгтэй байхгүй.
Одоо тэгээ зарим нь ингээд нэг бид нар ингээд нөгөө бурууталтай үрэлтэй тэмрийг хэслээ гүцэх гэхээр ингээд зөв барангуут тийш тохиогоод аюултай шүүгээд идэдэг шүү дээ. Энийг одоо манай зарим нөхдөд андаараад энийг соёлтож одоо гэж яриад байгаа. Үгүй шүү дээ. Энэ чинь Монгол улсад зам байдаг. Үүрэг юм байна шүү. Тийм байж гэдэг үүрэг нь байхгүй. Хийгээгүй нөхөр бол дөрөв билүүлдэггүй. Тийм тэгсэн чинь одоо бүр сүултээ юу болсон гэхээр нөгөө дөрөв билүүлээд байгаа нь айгүй соёлтой гэж яриад бүр бахархаад байна шүү дээ. Үгүй шүү дээ. Энэ чинь өөрөөсөө зохицуулсан юм жаа. Тэгэхээр зарим бүх юмыг одоо их зүгээр зохицуулах боломжгүй шүү дээ. Энэ өөрөө саяны таны яриад байгаа араас ингэ гэлтүүлээд байгаа чи яг мөн ажиллагааг урдаас ирж байгаа тэр гэрэлтэй яг адилхан юм байна. Тийм учраас жолооч нар бас энийг мэдтгэл баг. Сахим илүүлгэл баг. Уртлынхаа хүнд одоо жоохон нөгөө хойно мөнөөс нь юу яагаад буруу гүйцэтгүүлчихээр эсэргүүцэд гэрлээ асууч яваад идэх шүү дээ. Араас нь хорлож байгаа гэхээр тэгэхээр тэр хүн мэдж байгаа гэсэн үг байхгүй. Энэ хүн гялж байгаа шиг гэдэг. Араас ингээд явахаар би бүр аргаа ороод нөгөө аваараа тохиод ингээд урдаашрж барьдаг. Тэгэхгүй болохоор юу ч харагдахгүй. Дээрээс нь хараа муудаж болсон. За энэ саяны мал тэмээтэй холбоотойгоор Монгол Улсын дээд зүгийн иргэний иргэн тахимаар шийдвэрлэгдсэн нэг хэргийг би сонирхол үүднээс хэлье гэж бодож байна. За нэг хүн орон нутгийн замд явж байгаад айлын тэмээ мөрөгчжээ. Хүний машинаар явж байсан байна. Тэгээд тухайн машины эзэмшигч нь болохоор тэмээний эзэнт холбогдуулаад за энэ хүн одоо тэмээгээ хариулахгүй байлгаснаас үүдээд миний автомашинд гим орлог учирсан. Тэгэхээр би одоо засварынхаа мөнгө 33,143,400 төгрөгийг гаргуулна гэж маргасан. Тэгээд маргааны явсараа Монгол Улсын дээд зүгийн иргэний иргэн тахим дээр ирсэн. Иргэний иргэн тахим яасан бэ гэхээр яг анхны шүүх бол давж заатгчны шүүхэн дээр бол хэрэгсэхгүй бол байрал ингэж явсан юм байна. Дээд зүгхийг үж үзсэн бэ гэхээр замын хөдөлгөөний дүрмийн 27-гийн 2-3-т хатуу учиртай зам 50 м-ээс дутагш хариулахгүй мал тэжээвэр амьтдыг оруулахгүй байх гэж заасан байт юм байна. Энийг зөрчиж одоо тэмээгээ зам дээр оруулснаас энэ осол гарахад шууд шалтгаан холбоотой байна гэж үзсэн учраас тухайн хохирлын хэмжээний буюу 33 сая төгрөгийн 50% буюу талыг тэмээний эзнээс гаргуулж хийдсэн байх юм жишээтэй. Тэгэхээр орон нутгийн замд зорчин явахдаа зөвхөн одоо тээврэгчлийн жолооч хариуцлагатай байхаас гадна таны иргэн тойронд одоо хатуу учиртай зам байгаа бол малчин бас хариуцлагатай байхыг шаардж байна гэж ингэж ойлгох. Энэ нь өөрөө яг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмээр бас зохицуулсан юм хэмжээлтэй. Тухайн хэсгээр мал гарах одоо хэсэг гэдэг тэмдэг тэний үхрлийн зурагтай тэмдэг явуулсан байгаа шүү дээ. Тэр хэсгээр байсан бол нэг асуудал нэг өөрөөр мал гарч болцсошгүй. Бусад хэсгүүд дээр бол хариулахгүй мал байхыг уусаа замлгуудаар хариулсан шүү дээ. Тийм учраас бол одоо бид нар бол Монголоос одоо ингээд үүрэг хариуцлага байна. Дөнгөлт мөнгөлт гарах одоо энэ өглөөний аюул байдлыг хамгаалах үйл ажиллагаа явуулахдаа ерөөсөө энэ органик хөлтөх томжийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр бид нар нөгөө шүүх мөнхийн одоо нөгөө хэлэлцүүлэг биш зүгээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмээр бол тийм ээ энэгээр одоо мал хуу гарч болжсгүй газар гээд тэмдэглэсэн байгаа. Мал гарч анхааруулах тэмдгээр мэдээлсэн байгаа. Энэ хэсгүүдээр бол зайлшгүй хөдөлгөөний хурдыг манай жолооч нар бол тогтоосон хэмжээс бага л авч явах хэрэгтэй. Бүх зайлшгүй. Одоо жишээлбэл ингэдэг штэ. Сургуулийн орчин ойртчод байхад тэнцээ тэртээ тэргүй маш их хөдөлгөөн хүний хөдөлгөөн байхад манай жолооч нар хөдөлгөөний хурдыг асгуугаар орж ирдэг байхгүй. Гарцсан марцсан дэр. Энд чинь ерөөс замын хөдөлгөөний дүрмээр тэр жолооч нар төрний нөгөө нэг барангуурт шиг дохио гэж анхааруулна гэдэг шиг ийм ойлгомжтой зүйл байхгүй. Хэрвээ та бүхэн маань их хүндэт хөдөлгөөнд оролцогч нь энэ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрм гэдэг энэ эрчим баримт бичиг те нэг иймхээ одоо миний энэ гарсан ийм зузаатай ийм ном байгаа. Энийг нэг ганц юм хоёр удаа уншсан байхад энэ хөдөлгөөнд оролцож байгаа үед нүд чинь нэгцсэн юм шиг одоо ийм гоё байна гэдгийг би бол амлаж байна. Тэгэхээр та бүхэн маань одоо бас энэ замын хөдөлгөөний дүрм гэдэг юм нэг удаа ч гэсэн нэг хараадах. За бүр бүгдийн болны ихэд яг өөрт хамаарах те. Одоо би суран авах гэж байгаа бол мопед ундаг дугуугаар явхад одоо жолооч нар зориулагдсан гээд 25-ын 1 дахь зүйлүүдийг л өөрт хамаарах зал унших хэрэгтэй байхгүй. Тэгэхээр тэр зам дээр 14-өөс одоо 16-аас дээш настай оролцох юм байна. Хөдөлгөөнд оролцох юм байна. Хөдөлгөөнд оролцохдоо зөвхөн хамгийн баруун гартлыг инээ сонгож явах юм байна, тийм ээ. Баруун зүүн гарт тийш ирэхдээ яг явган үн шиг дугуугаа төрч гарах юм байна гэдэг юмэг л нэг харж хэрэгтэй байхгүй. Энэ чинь бас өөрөө юутай холбоотой юм гэхээр нөгөө явган хүний гарцсан дээгүүр энийгээ унаад явж штэ. Тэгээд одоо ингээд бид нар ингээд хэрэг харж хахад тэргүүр явсаас нэмэгдэж байна. Онж гарсан. Энэ өөрөө юутай холбоотой юу гэхээр нөгөө л жолооч маань юу асар их мэдээллийн дунд явж байгаа тийм ээ. Тэгээд мэдээллийг хүлээж аваад боловсруулаад дараагийнхаа үйлдэлийг хийх хэрэгтэй мөн биз дээ. Тэгвэл тэр одоо энэ бидний яриад байгаа нөгөө нэг сураа мороо ингээд нөгөө цахилгаан дугуй хөдөлгөөтэй дугуй могч 90 км/цаг хүртэл ийм нөхдүүд явж байгаа шүү дээ.
Ингээд ороод ирж шин. Тийм ерөөсөө гацруу маш хурдтай ороод ирж. Жолооч нүдээ анид ихэд л ороод ирнэ. Энэ хугацаанд бид нар ямар арга хэмжээ авч чадах вэ те? Ийм юмыг бодох хэрэгтэй байна. Явгооны гарцаар харахтаа одоо хөтөлж гарна гээл замын хөдөлгөөний дүрмэн дээр заасан л бол биелүүлэл тэгвэл амьд явах боломжтой. Сурон энэ одоо туристийн скутерүүд нөгөө нэг дугуйнууд. Тэгэхээр чинь маш хурдтай ингээл явгооны алхаж байгаагаас хурдтай ингээл ороод ирэхээр чинь тэгэл Эний чинь мэдээлэл замын хөдөлгөөний дүрмэн дээр тийм эний чинь мэдээлэл замын хөдөлгөөний дүрмэн дээр гоо та явган зочигчийн нэгэн адил энийгээ түрээд гараа гэж заасан л шүү. Одоо энэгээр түрээд гарч байгаа юм гараад гуруулаа гараад нэг ч байхгүй. Ваа энээсээ болоод нөгөө одоо эхний 6 сарын байдлаар 400 хэдэн хүүхдүүд гэрдчихэд байна шүү дээ тий. Тэгээд 18 хүүхд нас орчаад байд. Эднэрийн дунд чинь саяны энэ үүдүүдийг зөрчнийхээ холмоос орсон зөндөө одоо айлын эрэгтэй хүүхдүүд байна шүү дээ. Тэгээд хэдүүлээ одоо нэг өөр хүүхдээ эхлүүлэхийн тулд тийм ээ. Одоо яг одоо би юмтэйгээ барьцаад дөржийн хүүхд авсан байхад би яагаад туу аав ээж ихсээр бол авахулчлаа байх. Тэгвэл тэр өгж байгаа газар нь хариуцлагатай баймаар байна тийм ээ. Ядахтаал Монгол улсын тэрийг унах үйт нь хэрэглэгдэх зүйл заалтыг тайлбарлаад өгчдөг. Заахын дөө ингээрээ тэгэрээ гэд малгайдлогыг өгчдөг. Тийм ээ. Тэгээ буцаага хурааг авчдаг. Ээж аав нь ч гэсэн за миний хүү одоо яг наад суран гэдэг юмд чинь зориулагдсан зам байвал тэр замаар нь яваарай. Тэгээ тэр зам байхгүй байх юм бол одоо хөдөлгөөнийхөө хурдыг бүр 10 болгоод 5 болгоод миний хүү яваарай гэдэг энэ зүйл залтуудыг хэлж өгдөг. Нөгөөдөл нь энийгээ мэддэж биелүүлдэг. Аль талдаа ийм байхгүй бол энэ хэдэн тоон өрөхгүй хэдэн замын цагдаа энэ дэр хяналт тавьж байхгүй. Эднээс тавих хяналт маш их үүдэг. Тэгэхээр цагтаад мал найдаад ирэхгүй эцэг эхчүүд. Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдээ эрхтүүлэхдээ маш болгоомжтой эрхлүүлэх хэрэгтэй. Одоо энэ 400 гаруй битцэн хүүхдүүдийн ардталт нь эцэг эхчүүд нь яаж зовж байгаа арьс махтаа хатж байгаа гэж бодож байна. Аюултай шүү. Тэгэхээр энд орхоос өмнө бид нар урьдчилан сэргийлээд энэ зам энэ хүү ингэж яваарай. Тийм ээ? Одоо явган хүний зам дээгүүр явахаар бол тэн дээр явган хүний хөдөлгөөн явах юм бол эдгээр яг явган хүний адилхан өөртөө төрийн үүрэгтэй байхгүй. Одоо тэгшин чинь Монгол Улаанбаатарын замд бид нар ингээд явганы замаараа явах ч гэсэн айлт болчиход байна шүү. Даруй залах. Тийм нөгөө нэг ногоон улаан юмнууд унж чадахгүй нөхдөв чинь зүгээр яг баруун салгуугаар орж мөрөж авна аачих гад ингээд ийм нөхцөл байдал ингээс хөрөө зорчих хэсгийн сөрөөд ороод ирж байна. Энэ замын хотын замын хөдөлгөөнд чи одоо нэг яг хатуухан хэлэх юм бол одоо нэг хэсэг нь одоо замын хөдөлгөөний дүрмийн ямар ч мэдлэггүй хүмүүс. Нэг хэсэг нь одоо дүрмээрээ явж идэв. Нэг хэсэг нь дүрмийн мэдлэггүй хүмүүс ингээд холилдсон явж штэ одоо. Тэрнээсээ болоод ославаар бол ихсэн хүний амнаас ихсэн зам тээврийн осол хэрэг ихсэн ийм үзүүлэлтүүд бол маш их гарч. За би одоо нөгөө тав шиг мэрэгжлийн байгууллагад ажиллаж байгаа юм биш нөгөө өмгөөлөгч болохоор хэргийн материалтай харилцаа. Тэр ийм зүйлүүд бас нэлээд ажиглагдаад байна. Явган зорчигч гарцгүй газраар гарсан тэгээ автомашинд мөргүүлсэн те гэмтлүүлсэн. Тэгээд өөрөө мэдүүлэгтэй болохоор би гарцгүй газраар гарсан жолооч намайг харж байна л гэж бодсон. гэдэг нь ийм л мэдүүлгүүд өгдөг. Тэгэхээр энэ дээр одоо явган зорчигчийн үүрэг бас замын хөдөлгөөнд оролцоход байгаа юм шүү дээ. Энэ дээр ямар хуу тодруулга хэлэхээр тийм нөгөө Монгол улсын замын хөдөлгөөнд оролцдоггүй субъект гэж байхгүй болчиход байна л да. Одоо нисээ өвчтгүүл юм бол бүгдээрээ л оролцож шүү дээ. Тэмээнээс өсвөлээд бүгд тэмээч оролцож шүү дээ. Тэгээ бид нар нэг заримдаа явганаар бол явган зорчигч жолоочийн хажуу цаваад явахаараа зорчигч те. Тэрээс жолоод явахаараа жолооч. Ингээд энэ бүх хэлбэрээр бид нар ингээд хөдөлгөөнд оролцож байгаа. Яг энэ хөдөлгөөний дүрм гэдэг нь өөрөө тэрийг дарааллын зааж байгаа юм хэмжээ байхгүй. Тэгэхээр явган зорчигчийн үүрэг гэдэг бүхэл бүтэн одоо бүлэг байгаа шүү дээ. Энэ дээр юугээ заасан байд юм бэ гэхээр хэрвээ мөчгөд төрөнд гацгаараа байхгүй бол ойр дэсэн тээврийн эслийг өнгөрүүлээд их цөмлөн гарна гэж. Их цөмлөн гарна гэдэг нь өөрөө бас шаардлага үнэлтэй. Ерөөсөө замыг маш огн хугацаанд туулах хэрэгтэй байхгүй. Ойр дэсэн тээврийн эслийг өнгөрүүлээд туулах хэрэгтэй байхгүй. Хөндлөн гээг байгаа ч тийм. Энэ бол уцаан туулах учраас ингээд ерөөсөө явган зорчигч аюулгүйлийн хангасан л хэмжээ. Дээрээс нь нэмээд явган зорчигчнаас бид нар хөдөлгөөний дүрмээр юу гэж өгдөг вөхөр орой одоо Монгол улсын цагуурийн байдал ч бас нэг их тарахгүй болдог ийм нөхцөлтэй шүү дээ. Их уйлрал нь их тарахгүй болдог. Тийм үед жолоочд харагдах ойдог юм үсэж юм. Хувцлалт ерөөсөө маш чухал. Зам одоо энэ харанхуй манай Монгол оронд ч одоо эрт одоо ингээл харанхуй болно. Энэ үед харанхуй үзэгдэх орчин хязгаарлагдсан ийм цаг үеүүдэд хувцлалтын дээр анхаарах цацруулагчтай хувцс өмсөх талаар бүр замын хөдөлгөөний дүрмэндээ бүр тодорхой орцсон. Энэ өөрөө юу гэсэн үг вэ? Жолоочд мэдээлэл өгөх гэдэг. Одоо жолооч 0.8-аас 1 за нөгөө 1.5 секунд чинь шүү дээ. Тийм.
нөхөр харагдвал жолооч одоо тодорхой өнцгөр харж байгаа шүү дээ. Одоо бид нар нэг 110 градусаар харъя л та бид нар 40 км/цаг уртаа явж байхдаа тийм ээ 50-тай явж байхдаа ч юм уу. Тэгвэл бидний хурд нэмэгдэх тусам явах нь бидний харах үзэг багасах нь шүү. Тэгээ сүүлдээ бүр одоо бүр ингээд зөвхөн уртлаад харах нь шүү. Үзэг төрөөгээ. Тэгвэл тэнд явж байгаа харахгүй үзэг төрчин хязгаарлагдсан үед тэнд явж байгаа гэрэлгүй хувцастай харахгүй юм зөвөр нэг харахгүй юм хар бараа ороод ирэл л та. Тэгвэл бид нар нөгөө секундээ бодохоор мөрхөөс харахгүй болж байгаа. Тэгвэл жолооч мэдээллийг хэрвээ тэр замын төлөвний дүрмэн заасан үргээ биелүүлээд нөгөө ойдог юм өмссөн байх юм бол явган зорчигч жолоочд 300 м-ийн дотор харагдах боломжтой байдаг. Ядахтай харагдах юм гэхэд тэнд нэг класс юм юу вэ гэдэг мэдээлэл өгөх боломжтой. За энэ 300 м-ийн дотор бол жолооч онгоцлол бариггүй бол нөгөө богоол шимчэн огсоох ямар нэг хариу харамж авах боломжтой болчихдог. Тэгэхээр манай явган зорчигч маань юуг анхаарах хэрэгтэй вэ? За үзүүд харахгүй бүрийн орчинд бол мэдээж юугаа өсгөх нь вэ? Одоо гялцдаг ойдог юм өсгөх шаардлагатай байх нь. Нэгдүгээр, хоёрдугаар үзэгдэхүүрэнд гарц гарan байхгүй бол ойрт ирсэн тээврийг өнгөрүүлээд гарах ийм үүрэгтэй байх нь байна. Давуу эрхтэй газрууд ч юм бол явган хүний нөгөө гарцнууд байгаа мэдээж гэрлийн тохиолдол дээр зөвшөөрсөн гэрэл насвал давуу эрхтэй, хороолын дотор давуу эрхтэй. Гэхдээ хороолын дотор яадаг вэ гэхээр нөгөө санаатаа саад ихийг хөнгөлдөг тээврийг студиуд бусдууд бол давуу. Тэр хороолын дотор бол бусдууд бол давуу эрхтэй. Ийм хитгэн тохиолдолд давуу эрхтэй гэдэг юм аа. Тэгэхээр та өөрийгөө жолооч намайг харж байгаа гэж хүмүүсөө найдах ерөөс хэрэггүй. Одоо сүүлийн үед манай ялангуяа залуу үеийнхнийгаа шүүмжлэхэд ерөөсөө нэг юм хар юуд өмсчөөл тэгэл ерөөсөө яг чихвчтэй. Чихвчтэй юу чихвч хийсэн нөгөө өхөр мөхөрнүүд болохыг харахаар ингээд машин жишээ харж байгаа яваад байгаа. Амд арт. Тэр нөхдүүд бол ерөөсөө яг зүгээр ингээ яваад гэж байгаа. Тэр хийж чадаж харахгүй шнэ. Тэгээд дараа нь нөгөө асуудал үүсгэхээр юу? Тэр хүн хогчж байгаа байхгүй. Тийм ээ хар хувц өмсөд, хар юуд өмсөд, хар зам дээр ингээ явчихад нөгөө жолооч хааших боломжгүй болчиход байна шүү. Тэгээ гарцгүй газар. Тэгэхээр энийг бити ийм үйлдэл хийж байгаа бас зөвлөх хэрэгтэй юм болов уу гэж бодогдоод байгаа. Явган зорчигч нарт. Ингээ ийм зүйл залтуудыг биелүүлсний дараа бол явган зорчигч хөдөлгөөнд оролцоход бол тодорхой хэмжээгээр аюулгүй байдал нь хангагдана. Нийслэл үздэг. Би бас нөгөө залуу үеийн нөхрийн үед юудэнтэй зам гарч байгаад машин сигналтад ингээ харахаар юудэн дотор ирж харддаг байл шүү дээ. Ингээ чи хаачин хоёр талаа үзэгдэлтэй нь хаачин. Тэгэхээр та одоо ингээд энийг ингээд ойлгочих юм чи яг өөрийнхөө нөхдүүдэд нэг хэлж өгөх юм бол та битэр би ярианаас те ингэж болохгүй мэн гэдэг сэтэл аваад нэг хідэн хүний амь нас эрүүл мэнд орогдчих юм бол зам гарахад бол ер нь юудаг тайлах бол ерөөсөө тайлаад хоёр тишээгээ хараад яг хаа давуу эрхтэй газраараа өнгөрүүлээд гарах хэрэгтэй. Давуу эрх өөрсдийнх нь нөгөө ноон гэрэл цагаан шугамн дээр бол юу яг бас л адилхан хоёр тишээ бас харах хэрэгтэй тийм ээ юмыг ааж мэдгүй энэ зам дээр үрч одоо дандаа ингээд 100% анхаарал нь төвлөрсөн тийм ээ тэгээд ариг дарс хэрэглээгөө одоо хит ядраагүй ч юм уу уурж уцаалаагүй хүн явахгүй шүү дээ. Маш их уур уцаартай хүмүүс хоорондоо хэрэлдсэн. Тэгээ одоо би үүндээ зам тавьж өгөхгүй чи бигээ сигналдсан дууд тохиогдсон. Тэгээ хит ядарсан, арх ууцсан, үнэлэхгүй бүр ямар жолоодох чадваргүй юм. Маш олон төрлийн субъектууд энэ зам дээр оролцож байгаа гэдгийг манай явган зорчигч нар онцгой анхаарах хэрэгтэй. За түрүүний юун дээрээс дахиад тодруулаад асууя. 2018 онд замын хөдөлгөөний дүрм шинжлэгдсэн байна уу? За энэ дээрээс одоо бид нар өмнө нь бол нөгөө гар утсаар ингээд бариад явахыг хориглдог байсан бол тэрнээс хойш ч нөгөө ухаалаг утсууд гарч ирээд бид нар чинь машин дээр Facebook ухаан явуулж идэг болсон шүү дээ. Тэгэхээр энэ дээр гар утсаа ер нь ярихыг биш оролдохыг хориглоно гэсэн энэ зохицуултууд орж ирсэн. Би одоо тухай мэдэхгүй арай их дүйж болооч юм шиг байна. Тэгээ нөгөө гарны оролцоог ашиглах боломжгүй гар утсыг хориглож байгаа. Энэ өөрөө бас л одоо нөгөөт ер нь ингээд бүх юм нөгөө жолоочийн самбаачлах хугацаанд дээр очно алдаад байгаа. Жолооч чинь асар их мэдээллийн дунд явж байгаа гэж түр хэлсэн тийм. Тэгээд энэ жолооч гэдэг чинь анхаарал авахгүй. Одоо би тээврийн хэрэгсэл тавших хөдөлгөөнд хийж л байгаа бол миний анхаарал ерөөсөө тийшээ 90-ээс дээш хандсан байх хэрэгтэй. Энэ бол ерөөсөө дэлхийн хөдөлгөөний аюулгүй байдлын мэргэжлүүдийг өгдөг зөвлөгөө. 90-ээс дээш хандсан байх хэрэгтэй. Миний анхаарал. Энэ анхаарал гэдэг бол сэтгүүн тасралтгүй явж явах нарийн процесс байхгүй юу? Тэгжиж бид нөгөө 1.5 секундэд анжиж үйлдэлээ мэдээлэл хүлээж аваад үйлдэлээ хийгээд хамгийн эцсийн байдлыг бидний дүгнэлт гарсан байх шүү дээ. Тэ? Нөгөө мэдээлэл хүлээж аваад бид нар дүгнэлт хийж за ийм арга хэмжээ авах хэрэгтэй байна гэдэг бидний шийдвэр гарсан байх шүү дээ. Энийг л хэлээд байгаа. Тэгэхээр та өөрөө боддоо
35 км/цагийн хурдтай явж байгаа тээврийн хэрэгсэл утсанд эсмээс ирээд уншихгүйгээр аваад хараад буцаагаад явхад бид нэр 16 м газар тулцсан баг. Талын туулсан. Тийм шүү дээ. Яг байна. Тийм. Энийг бид нар туршаад үзэх хэрэгтэй байхгүй юу? Гашаанда одоо хүнтэй газар болохгүй да мөргөөд байгаа чинь тийм ээ. Тэгэхээр хөнгүү зөвхөн хараад дээр очиад хараал буцаагаал тавихад л 16 м. үүсэх хэрэгтэй байхгүй юу? 35 км/цаг. Тийм одоо бид 35 км/цаг уртаа явахгүй шүү дээ монголчууд ер нь. За яг хөө төгжрэлтний бид нар 35 40 бай яваад байна тийм ээ. Эндээч болно. Тэгэхэд бидний урталт хэдэн метр машин байгаа вэ? За тэгвэл та одоо утсанд чинь эсмээс ирээ тийм. Дуурч болохгүй. Та 35 км/цагийн хурдтай явж ийлаа. Энд эсмээс ирлээ. Авлаа харлаа буцаага тавилаа. Би юу 16 м газар толцсон байна шүү дээ. Урт хэдэн машин байгаа вэ? Тэгээд харилцаа үүснээд эн чинь зам дээр ослоочлаа шүү дээ. Хин нэгний эд хөрөнгө бас бүр эрүүл мэндийг хороочж байж магадгүй. За тэр үедээ юу гэж яддаг вэ гэхээр нөгөө уцаа хаснаа мөчдөг. Гинт үсрээ. Үеийн талаараа гэсэн шүү дээ. Би яах вэ? Ингээс сочдөг. Ийм биш болохгүй шүү дээ. Тэгэхээр энэ өөрөө шинжлэх ухааны үндэслэлтэй. Энэ уцаар ярих анхаарал би хэллээ шүү дээ. Анхаарал гэдэг сэтгэхүн тасрахгүй байх нарийн процесс. Энэ процесс чи өөрөө юу таслаад байна вэ гэхээр аг сутур тундааны зүйл хэрэглэх. Хит ядрах. Хит удаан хөдөлгөөнд оролцох. чих уцаараа. Тэгээ би одоо бүр хит уурлах байна шүү дээ. Одоо ингээд хүн стресст орох. Депресст орох ч хүртэл энэ нөгөө 1.5 чинь 5 секунд болгочихдог. Тэгвэл бид нар 30 км/цаг уртаа явж яах вэ? Нөгөө 14 м чинь баг 50 м байна шүү. Ингээр ус зам дээр орхоос өөр аргагүй болчих. А тийм учраас бид нар энэ замын хөдөлгөөнд орцохдоо эрүүл мэндийн хууц гэдэг юм чинь энэ дээр яригддаг байхгүй. Бусад орнд бол юу гэдэг вэ? Одоо насны ангиллаар нь жилд ингээд эрүүл мэндийн үйлчлэгт оруулаад яваад байдаг бол манай Монголд одоо жолооч болтогт нэг эрүүл мэндийн хууц аавна гэж үйлчлэгт оруулж ийнү үгүй мэдэхгүй. Тэгээд тэрнээс хойш бол тэр одоо хамаагүй болчиход шин. Тэгвэл одоо энэ зам дээр гарч байгаа хэм тэргүүд чинь зарим нь одоо ингээд нөгөө олмгийн хаалтныхаа педалыг гიშгээд өнгөрчихөж байгаа үстэй. Энд чинь биеийн эрүүл мэнд шүү дээ. Тэгээд ингээд биеийнхээ нөгөө нэг чадамжийг алдчихж байгаа шүү дээ. 40%-аар, 30%-аар, 20%-аар хараа гар хөл ингээд ийм юмнууд алдсан хөнгөд хөдөлгөөнд оролцсон явал энэ өөрөө юу ах нь? Өөрийнх нь болон өрөөлийн аюулгүй байдлуудыг ноцтойгоор чөчөж байгаа үйл байдаг. Энэ угаасаа энэ Монголын замын хөдөлгөөнд юм хоригдсан хэмжээнүүд чинь бүгдээрээ юу шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтоосон хэмжээнүүд байдаг байхгүй. Энийг зөрчихгүйгээр бид нар явах юм бол яах вэ? Аргадах боломжтой. Энийг зөрчих юм бол бид нар зайлшгүй зам дээр ост гэдэг энэ аюултай зүйл отч идэг л байх нь шүү. Сая хэдүүлээ нөгөө 300 м газар вагон дэвшүүр зогсно гэдэг нэг юм асуудал яриглаа шүү дээ. Энэ төмөр замын удирдах газраас вагон болвол 800 м явж иж км явж зогсд юм байна. 1000 м явж зогсд юм байна. Тэгээ нөхдүүд одоо юу гэдэг за яг хуу бид нар хотын дотор болвол ингээд нэг гарамчин болвол ингээд нэг юм автомат хаалт босч ирээл тийм ээ. Бидний өчөө мөргсөн цаашаа явахаар болоод байна шүү дээ. Орон нутгийн замд болвол нөгөө юм хаалтгүй юм дээр хүмүүс богоо харангуудаа шууд хаазалдаг, урдуур нь орох гэж дайрдаг. Тэр нэг тийм асуудал байна шүү дээ. Богоо урд болохоор ч тэгдэг юм уу. Ер нь энэ одоо юу гэдэг одоо юм хаалтгүй гарам дээр яг яах ёстой байдаг юм бэ? Одоо бид нар дөрмөө мэдэхгүй л улсууд ингээд жолоор явж шүү дээ. Бас биш хасуу. Яг яах ёстой? Богоо юу чи би яах ёстой? Орон нутгийн зам дээрч байна. Одоо сум хөдөө орон нутгийн сумд байна, аймгийн төв дээр байна. Одоо бусад газруудад төмөр замын гарам байхад гармын одоо тохиолдол ажиллаж байхад зөвхөн одоо хаалтгүй тохиолдол ажиллаж байхад л гармын ажиллаад эхэлсэн багт манайхан зүгээр тэр гэрлэн тохиог зөрчөөл явдаг. Тий. Энэ хамгийн буруу болтол. Галт тэрэг бол хурдтай тэр аюулыг хараад зогсоход 1000 м яваад зогсдог. Километр явж. 1000 м гэдэг чинь одоо 1 км. 1 км яваад зогсно гэдэг чинь тэгэхэд тэр тухайн жолооч замын хөдөлгөөний дүрмийг л баримтлаад тэр галтрыг өнгөрүүлж л явах хэрэгтэй. Түүнээс урьдчилж амжиж гарна гэсэн ойлголт ер нь байхгүй. Миний юунд толгойд нэг юм дөрмөөс нэг юм авцуулах холбооны дөрөө гიშгэлгүйгээр нэвтрээ өнгөрөх хэрэгтэй энэ гэсэн нэг юм зохицуулт өгдөг лөө. Тэр чинь өмнө бол дүрмэнд бол байсан л одоо бол тийм байх. Одоо бол замын хөдөлгөөний дүрмэндээ заасны дагуу л барин түүнээс одоо өмнө бол бас намайг одоо төмөр замын цагдаад ажиллаж байхад чинь бас одоо би бас тэр төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр одоо 7-8 жил ингээд бас ингээд ажиллаж байгаа. Миний ажиллаж явах хугацаанд л одоо зам тээврийн ослууд гарсан тэрийг харахад л ер нь бол тухайн гармыг одоо гэрлэн дөхөө ажиллаад хаалт ингээд бууцсан байгаад тухайн гарм хаалтыг ингээд сүлжиж гарах гэж байгаа л галтрыг дайруулдаг.
ингэж одоо зам тээврийн гэмт хэрэгтэй ордог амнасаа алддаг юм байсан. Одоо бол энэ бол бас харьцангуй багассан хэдий ч гэсэн л гэрлэн дохио ажиллаж яхад гэр тэр улаан гэрлийг зөрчиж орох юм бол бас одоо төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчиж байна л гэсэн үг. Тэр богоо хэр хол явж исэн нь бол хамаагүй. Гэрлэн дохио хамгийн гол нь тэр төмөр замын гарам руу эрэхтэй тухайн гармын одоо гэрлэн дохио хаалтын байрлал гармын жижүүрийн дохиог л ер нь удирдлага болох хэрэгтэй. Нөгөө сигналцаар байхад ирээд богоо мөрөгцөх гэдэг юм. Энд чинь тэгэл замын хөдөлгөөний дүрмээ л мэдлэг байхгүй л хүмүүсийн л яриа шүү дээ. Сигналтаа дахад богоо зогсохгүй ирээ мөрөгцөл гэдэг юм асуу. Тэгээ төмөр замын нөгөө гармуудад чинь одоо тэр хөдөлгөөнд оролцогч нарын аюулгүй байдлыг хангах аюух тонголдог л доо. Тэгээд байхад тэр одоо нөгөө нөхдүүд тэрийг сүлжээд тий зарим одоо нөхдүүд чинь бүр одоо яг урдуур нь ингээд уралдааны машин шиг явдаг шүү дээ. Биднес тийм кейс зөндөө байдаг. Тэгээ асуухаар яах вэ чи одоо яг таны хэлдгээр энэ чи урт тэгээд айгуу амжаад гарчмаар шүү дээ. Амин насаараа энэ чинь тавьж байгаа ийм одоо амин орлогч амжин гэсэн ойлголт бол байна. Төмөр замын гарам дээр одоо галтэргнээс өмнө амжаад гарна гэсэн ойлголт бол байхгүй шүү дээ. Хүн сандардаг байхгүй тий. Нөгөө бидний нөгөө нэг анхаарал боломж тэгээд дээрэс нөгөө тослог дадлага энэ чинь бүгд амир сайн нийлжээж бид нар чинь тээврийг аюулгүйж олох боломжтой болж байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ өөрөө төмөр замын гарам нэвтрэгч өөрөө хөдөлгөөний онцгой нөхцөлд ордог л та. Тийм. Яг тэгвэл нөгөө галт тэрэг гэдэг зүйл маань саяны басаахын хэлдгээр километр гараар явж зогсдог ийм хөдөлгөөний онцгой нөхцөлд байрлагддаг. Одоо машин шиг одоо хараад ингээд зогсчихно гэсэн ойлголт бол байхгүй. Онцгой горимтой газарт байдаг л та. Тэгэхээр зэрэг дүрмээл одоо замын хөдөлгөөний дүрмэн дээр заасны дагуу жолооч нар төмөр замын гармыг бол яг дүрмээрээ л нэвтрэх хэрэгтэй. Тэгэд одоо энийг ташинд ингээд хэлчихээд нөгөө Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг одоо нөхдүүдэд судлуулдаг нэг хэдийн механик аргууд байсан. Одоо тэд нэр ингээ байхгүй болчих аюу харамстай санагдаж байгаа. Одоо бид нар одоо нэг үеийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах мэргэжлүүдний үед тэрийг л одоо маш сайн одоо хүн хуваараа судлах гэж байдгүй юм байна. Одоо бид нар ч гэсэн одоо яг та үнэхээр биднэрт ажлын шаардлага байгаа. Тэгээд нөгөө урд нь нэг энэ албыг хааж ясны хувьд ард иргэдээ нэг зам дээр аюулгүй байлгачих юмсан нэгдүгээр. Хоёрдугаар арга гэрийнхнийгаа ингээд явуулчаад араас нь үргэлж санаа зовж штэ. Явгууны замаар явхаар ирж хөргөчих гээд. Нөгөө мотоцикл нөгөө ундаг зарчих хэсгээр явхаар скутерүүд мөргөж унгацгаа нэг бол мөргүүлж өчих гээд ингээд иддэг. Ингээд ийм аюултай нөхцөл байдал бид нэр баймиргүй штэ. Амгалан хот гэж яриад байдаг те. Дэлхийн нөгөө нэг амгалан хотуудын нэг статус байд юм билж штэ. Тэргээр ингээд ярих юм бол одоо Улаанбаатар хот маань их гоё ийм хөгжил дэвшил зам аргуу амаргүй хот болчихсон. Боловч 50 бус хот болчиход байна шүү. Тийм учраас бид нэр энэ евро гэж явж байгаа байхгүй юу? Одоо энэ дэглэм журамтай болгож эрх зүйн хэмжээг бол биднэрт байна. Тэ? А энийгээ судалдаг хэрэгжүүлдэг баймаар. Гэхдээ энэ судалдаг механизм нь хуучин бол бас тодорхой хэмжээнд байсан байгаа за. Тэгэхээр асуусан нөхдөд чинь хүссэн үсээгүй би Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн эрх зүйн барилгачийг судлах нь шүү. За би энэгүйс нэг шалгалт өгөх юм шиг байлээ. Уншчихъя тэгээ. Тэгээ уншчихад дараа нь зам дээр гараад ирэнгуут чинь айгүй гоё танил орчих явах гэдэг чинь. Нөгөө тэмдэгний хүртэл танил тэмдэг харагдаа тий. Өөнийг би мэдэн шүү дээ. Энд чинь нөгөө 2020-д төр зөксөг авсан тэмдэг байна шүү дээ тий. Өөний архыг авсан тэмдэг. Өөнийг би явж болохгүй шүү дээ гэж мэдээд ирэхээр тэрэнд айгүй гоё хөнгөн санагдсан шүү дээ. Одоо мэдэхгүй байна шүү дээ. Энэ мотоцикл энэгээр явах ёстой юм шиг бодож шүү дээ. Би энэ үргэлжлсэн шугамыг даваад ирэх ёстой юм шиг сэтгэж шүү дээ. Би хөөгөр явах ёстой юм шиг бодоод байна шүү дээ. Явган очиж намайг харна гэж ойлгоод байна шүү дээ. Үгүй шүү дээ. Энийг тэгвэл бид нар дээр үеийн дүрмүүдийг ингээд судлаад үзэхээр одоо дүрмийн 100 жилийн боллоо шүү дээ. Ингээд дүрмүүдийг судлаад үзэхээр шүү дээ. Энэ дүрмийг судал дээрээс нэмээд энэ төрийн байгууллагууд сурчлал гэдэг үүргийг өгдөг байсан юм байл. Дүрмээрээ. Энэ нь өөрөө 1965-6 оны дүрмийн өөрчлөлтөөс болоод байх болсон байна. Тэгэхээр энийг одоо сэргийх заашгүй шаардлагатай. Бид нар гал тогоондоо ороод одоо хамаг тогоо шангаа унгаагаал онгочоор те одоо авгаагаа дайрч унгаагаал гүгөөд энэ чинь дээрээс өөгд мэт. Тийм энэ галзуух бит дотор барилгах дүрм биш дээ. Баруун гараараа зөрөө гараа явчих юм дээр чинь хүмүүсдээ мөргөж унгаагаад байж болохгүй. Тэгвэл энэ замын хөдөлгөөний дүрм гэдэг энэ эрхцэн баримтчгийг мэдэхгүйгээр судлахгүйгээр хэрэгжүүлэхгүйгээр явах юм бол ерөөсөө саяны бидний ярьдаг осол аваарт очиж би хин нэгнийгээ эрүүл мэндийг эд хөрөнгө юугаар тохирох болчиход байгаа юм л та. Тэгэхээр бид нар гэр бүлийнхнийгээ бас амар тайван явуулахын тулд энэ Монгол Улсын замын хөдөлгөөний энэ сахилах соёл гэдэг юмыг дөрвөж байдлаар болгох. Дөрмөлөө нь оруулж дөрмийн судлуулахаар зайлшгүй шаардлага үүсэж байна л да. Дөрмийг ядахтаа нэг 50% мэддэг болчих юм бол нэлээд зэгцрэн шүү. Одоо үеийнхүүдэд би түрүү ярьлаа шүү.
баруун гар дэш ирэх тохиогод та гүйцэтгэл боломжгүй шүү гэдгийг хэлж байгаа жолоочд баярлаад шүү дээ. Энэ зүгээр хөдөлгөөний дөрмдөр байж байгаа зүгээр цааш тийм ээ. А энийг мэддэг болчихмоо жолооч болгонд тэгэж тэхүүрхтэй байна шүү. Тийм. Тэгвэл ингээд эн чинь өөрөө нөгөө Монгол улсын парк шинжилтийн 80% эзэлж байгаа уран талтай үрэлтэй тэр гүйцэтгэл хийх байна л гэж ойлгож хийхгүй шүү дээ. Тэр дөрмөө видеолээд байна. Тийм. Тэгэхээр ингээд үцхээр ерөөсөө энэ Монгол улсын зам хөдөлгөөний дөрмүүд баримтчгийг эргээгээд одоо дөрөв ихээ асууснаар нь биш ямар нэгэн байдлаар содлуулдаг байх ийм залшгүй шаардлага үүсэж шүү дээ. А бид нар одоо улсын зэрэглэл ажил гэж хийгээд байна шүү дээ. Одоо төрийн байгууллагуудаас замын цагдаа хийж гэн хууль зүйн яам хийж гэн те цагдаагийн ерхий газар хийж гэн. Эдгээр хийгээд байгаа юмнууд чи өөрөөсөө энэ сурчлагдах биш юм чинь биелэгдэх хэрэгтэй ч тийм ээ. А тэгвэл энэ хийж байгаа зүйлүүдэд энэ хөдөлгөөнд оролцсон нийт хөдөлгөөнд оролцогчныг татан оролцуулах залшгүй шаардлага үүсэж байгаа зү. Ийм л юм харагдаад байна. Тэгэхээр бүх нийтээрээ одоо жишээлбэл энэ сураантаа яваад байгаа замын голоор явж байгаа хүмүүсийг жолооч нар бас өөрсдөө хэлэх хэрэгтэй байхгүй. Миний дөө ингэдэггүй маа энэ болохгүй амин насандаа ч хаалдаад цагтаа нар бас хэлэх хэрэгтэй тийм үү? Цогсоосон газар болгоомда. Одоо ингээд эдгээр ингээд шүлцтэй яваад тахаар манай энэ хяналт тавьж байгаа цагдаагийн албаагчид энэ олон нийтийн цагдаа нар ерөөсөө тоохгүй байгаа болохоор ингэж болдох юм байна гэдэг энэ арим чинь улам болоод шүү. Тэгвэл энийг бид нар улам болгох биш улам цөөрүүлээд та олон хүнтэй байх юм бол явууны замаар явахдаа энийг төрөө явах хэрэгтэй байна гэдэг рүү явуулах хэрэгтэй байтал энэ нэр ингэж жолооч нь шээж аавч тэр энэ дугуйнуудаа төрөөсөлж ашиг олж байгаа газрууд нь ч тэр хинч тоодгүй. Яг л ийм байх хэрэгтэй юм шиг байгаад бол энэ зам дээр чинь ямар ч үсэн гэр бүлийнхэн хайртай хүмүүс энэ Монголын иргэдийг явуулах боломжгүй болох. Тэгэхээр бүгдээрээ зам хөдөлгөөний дөрмөө уншиж судалдаг энэ механизмыг эргэж сэргээе гэсэн одоо санал оруулж байгаа. За. Энэ дээр манай нэвтрүүлэг дээр подкаст дээр мэдээллийн чанартай хургуулах улсын дэд хүн шийдвэр байгаа. Танилцуулъя. Нөгөө Сансрын Колонкос нэг том оврын ачааны машины жолооч халтраад урдаа байгаа 12 машиныг гэмтээчдэг нэг юм асуудал 2022 онд гарсан шүү дээ. Тэгэхээр энэ дээр прокуророос бол эрүүгийн хуулийн 27 дугаар зүйл гэж нөгөө тээврийн хэслийн хөдөлгөөний аюулгүй журам зурч ашиглалтын журам зурч гэдэг юм гэмт хэрэг байдаг. 27 дугаар зүйлийн 2-4 хэсэг цааснаа нөгөө бусдын өмчөд их хэмжээний хохирол учруулсан буюу нөгөө 50 саяас дээш хэмжээний хохирол учруулсан болвол энэгээр зүйлчлэнэ гэдэг ийм заалттай. Тэгээ прокурор ингэж оруулж ирсэн байдаг. Анхаачны шүүх бол энийг гэмтэргийн шинжгүй байна гэж хэрэгсэхгүй болгоод авах бол гэмтэрэг байна гэдэг дээд шүүх дээр ирээд тайлбарласан байдаг. Дээд шүүх дээр юу гэж тайлбарлаж байгаа вэ гэхээр эргүүлээ 27 дугаар зүйлийн нэг хэсэг бол нөгөө хүний биед хүндөвтөр гэмтэл учирснаас дээшээгээ гэмтэрэг болж явдаг тийм. Гэтэл тухайн гэмтэргийн улмаас бол бусдын автомашинд 100 гаруй сая төгрөгийн хохирол за хоёр хүний биед бол хөнгөн гэмтэл учирсан байсан. Тэгэхээр ингээд үндсэн бүрэлдэхүүн хангагдаагүй байхад хөндрүүлэх бүрэлдэхүүн хангагдах ёсгүй маа гэж ингэж шийдээд өөрөөр хэлбэл энэ та хэдэд учирсан 100 сая төгрөг бол иргэний журманд хэмжлээ даатгалын байгууллагаас гаргачих боломжтой юм мөнгөн дүн байна. А хүний биед хүндөвтөр гэмтэл учраагүй учраас энэ гэмт хэрэг биш юм а гэж ингэж хуулийг тайлбарлах хэрэгэлсэн ийм зүйл байдгийг мэдээллийн чанартай дуулах нь зүйтэй гэж бодож байна. За өнөөдрийн подкастэнд маань хүрэлцэн ирж дэлгэрэнгүй гоё мэдээллүүдийг өгсөн бүх батаар бас ш дарамжтай баярлалаа. Та бүхэнд ажилд амжилт хүсье. Энэ зам хөдөлгөөний аюулгүй байдлын хамгаалалт нийгэмлэгийн цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилтыг хүсье. Биднийхээ аюулгүй байдлын төлөө та бүгд маань их зүйл хийж их зүйлийг дугаараа гэж ингэж хүсье. Баярлалаа анхаарал тавьсан явдал та бүхэнд баярлалаа. За баярлалаа.